Санаманахан дараагийн хавьчлэгээр олзож байна. Өнөөдрийнхээ бичлэгээр The Queen Who Crowns хэмээх нэртэй маш сонирхолтой цуврал ярьж өгөхөд бэлэн болсон байна. Бичлэг рүү орохоос өмнө гялсны гой мэдээлэл дуулгаадах юм. Sky Media маань шинээр Hot Series багцтай болж байгаа юм байна. Hot Series багц нь Ази Европын шилдэг кино цувралуудыг багтаасан ба бидний сэтгэл чингэж үлдсэн хуучны хийтүүд мөн хамгийн сүүлийн үеийн өндөр үнэлгээтэй олон кино цувралуудтай багц юм. Тэгвэл тус багцад шинээр нэмэгдсэн цувралуудаас нь дордох юм бол залуу насны хаавар Ripley 1988 болон 10 жилийн өн нэвтрүүлгийн хүртэл орчихсон байгаа. Тэгээд зогсохгүй Nami, Пуулчдын гудамж, Зоонд орсомж, Love Your Enemy, Partners for Justice гэх мэт Ази Европын шинэ шилдэг олон ангид кино цувралуудаар дүүрэн юм байна лээ. За тэгээд эдгээр олон ангид кино цувралуудыг Sky Media-гийн Hot Series болон Go Plus-ийн Basic Plus багцуудыг нэвтгчүүлээд үзээрэй. Бас нэрээ Sky Media Go Plus сар болгон шилдэг цувралууданд огтмол нэмэгдээд явна гэж юм лээ. За ингээд хамтран ажилласан Sky Media-ийнхэндээ баярлалаа. Бичлэг рүү харцгаая. Манай эртний 1400 онд баван унтайж гадныхаа тусламжтай төрийн эргэлт хийж хаан болох бөгөөд түүнийг энэ хүртэл нь үргэлж хажууд нь төсөж байсан үн жихнэр нь их хатан болж буй аз жаргалтай зориглолоор кино маань эхэлдэг. Гэхдээ мэдээж төрийн эргэлт хийсэн гэхлээр өмнөх хааны хүчээр болгосон гэсэн үг. Ер нь бол өмнөх хаан нь баван хааны аав нь байсан бөгөөд үргэлж манай хүнд сайн хандаж дараагийн хаанаар сонгох гэж байгаа мэт ашигладаг байсан ч эцсийн мөчөд дүүгэн сонгочихсон юм байна лээ. Тэгэхээр нь манай хүн уурандаа дүүгээ халаад хүчээр хаан ширээгээ болоож авсан бөгөөд өмнөх хаан буюу манай хүний аав нь нэг жижигхэн газар цөлөгдмөл маягтай баван хааныг маш ихээр үзэн ядаж өшөөгөө авах боломж гарч ирэх мөчийг хүлээж байдаг. Харин энэ хооронд Шинхэн хаан хатан хоёрын маань жаргалтай уян багаар намжсаар өдөр тутмын амьдралтаа шилжих үед адны тусламжтай л хаан болсон гих явган яриа энд тэнд гарч байгаа нь хааныг маань дохгоруулж эхэлдэг. Яг уу энэ яриа үнэн гэдгийг хүн болгон тэрч бүхэл хаан маань өөрөө ч гэсэн мэдэж байгаа л да. Гэхдээ л яг одоо л хаан болчихсон болохоор араас нь ийм яриа байнга дагаад байгаа дургуг нүргэх нь ойлгомжтой. Ялангуяа хатны хоёр дүүнд ихээс тэг гэж байгаа юм шиг мэдрэмжгүй царайлаад яг хажуухан талд нь ярьж ин тэр. Ингээд зогсохгүй ард иргэдэн өртөөл гадны ачаар хаан болсон арчаагүй хаан гих яриа газар авчихсан байгааг гадны тагнуул ирж мэдээлснээр хатанч гэсэн үнд нь санаа зовж эхэлдэг. Хэдийгээр эцэст нь хаан болж чадсан ч энэ хүртэл ирэх гэж маш их зүйл солиослсон учраас тэртээ тэргүй эмзэг сэтгэл зүйтэй байхад нь нэмээд иймэрхүү яриа чихэнд нь ирж байгаа нь хааныг улман л хүнд байдалд оруулдаг. Үүнээс гадна хаан маань аавтайгаа эвлэрч сайн харилцаатай байх гэж хичээж байгаа ч харамсалтай наавынх нь хөвд дүүгээ хөнөөж хаан ширээг нь булаасан болохоор хизээч уучлахгүй гэсэн байр суурин дээрээ бацсагссан байдаг. Уг нь манай хоёр аавтайгаа эвлэрч гээд янз бүрийн бэлгэсэлт явуулдаг ч нөгөөхийг нь огт таадаггүй. За тэгээ энэнийхээ дагуу нэг удаа аавд нь хамгийн ориулжилдаг байсан элчээрээ жимс өргөлдөл жимсийг нь хүлээж авах нь бити хэл нөгөө элчийг нь дарамтлж байгаад өөрийнхөө баруун гарын дайчнаар хааныг устгах нууц ажил томилчдаг. Элчээр дамжуулж аавынх нь хүнийг ордон руу нууцаар оруулаад хааныг алаад ирээ гэд явуулдаг. Яг хөө тэр дайралт нь ер нь бол бүтлгүүтлэр дуустдаг л да. Гэхдээ тэр дайчин нь аавынх нь хүн гэдгийг баван хаан мэдчихдэг бөгөөд аав нь өөрийг нь бүр алхаар хэмжээний их үзэн ядаж байгаа юм байна гэдгийг нь энэ удаа мэдэж авдаг. Тэгээ энэний төлөө хөөрхийн нөгөө ямар ч гэмгүй байсан элч баригдаад заслуулахар алдаг. Хоёр хааны голд ёстол нөгөө хадан тавьчуулагдсан алюуны зулзаг гэдэг шиг л хаандаа туслах юм бол аавд нь алуулна, аавд нь туслах юм бол хаандаа алуулна. Хөөрхийн минь элчээр сонгогдох үед л аль эзийний хувь заяан тодорхой болчихсон гэдгийг яаж мэдэх вүлээ дээ. За үүний дараагаар гинт нэг хүүхэд дагуулсан Ёншил гэх эмэгтэй гараад ирэх бөгөөд өмнө нь их хатанд үйлчилдэг байсан шивгчин байсан юм байна лээ. Гэхдээ юм хүүхэд дагуулчихсан яваа юм бол гэсэн чинь энэ хүүхэд нь одоогийн хааны хүүхэд болж таардаг. Хатанд үйлчилдэг байсан шивгчэнтэй нь манай хаан нэлээд хэдэн жилийн өмнө хатнаа урчсан юм байна лээ. Яг нь нэлээд хэдэн жилийн өмнө манай хүн чинь хаан биш байсан болохоор эхнэрээ хуурчсан гэж ярих нь зөв байх л та. Одоо бол яг хаан болчихсон болохоор нөхцөл байдал шал өөр болсон л та. Тэгсэн нөгөөх нь хэлж имээгүй хүүхдэд төрүүлчихсэн явж байгаад бамоныг хаан болсныг нь мэдэнгүүтээ ирж байгаа нь. Боломж олдвол бас нэг хатан болчих санаатай л явж байгаа нөхөр. Гэтэл хаан Ёншилийг аднаас асуулгүйгээр шууд ордонд оруулна гэж шийдснээс болоод манай хоёр баггүй аммөр их бөгөөд ингээд зогсохгүй хаан маань Ёншилийг хатны хамгийн дотны үйлчлэгч гэдгийг нь мэдчихсэн болохоор бүр албаар сонгосон гэдгийг энэ үед түүний амнаас өөрөөс нь сонсдог. Өөрөө эдгээр хааны гэр бүлд төрсөн ч нэг л амжилтгүй хүчгүй нэгэн гэдгээ мэдээд хаан болохын тулд манай хатны гэр бүлийнхний тусламжийг авч явах үедээ нэг тийм доромжлуулсан мэдрэмж авсан юм гинэ. Тэгээд тэрнийхээ хариуг ингэж авч байгаа гинүү. Ер нь бол Ёншилийг ордонд авч ирж байгаа ч гэсэн одоо бол би хаан болчихсон болохоор юу дуртайгаа хийнэ. Үүнээс гадна хатан болон тэдний гэр бүлийнхэн угаасаа нөлөөтэй хүчтэй учраас тэдний хяналтанд байхгүй цорын ганц хүчирхэг хаан байх гээд л дураараа ашиглаж эхэлж байгаа юм байна лээ.
Тэгээ ер нь бол хаан болцоод л ингэж өөрчлөгдөж байгаа юм биш. Угаасаа л нэг тийм хөгийн өчүүхэн бодолтой гар байсан гэдгийг энэ үед мэдэж авдаг. Тэгснээ бүр ингэж зогсохгүй яг энэ маргалцсан оройноо дахиад бас хатны хамгийн орхин үйлчилдэг байсан Чирен гэд үйлчлэгчтэй нь очиод унтчихдаг. Амхандаа л хатныг уурлуулж би бол хаан тиймээс би юу хүснэ хийнэ л гэдгийг харуулах гээд байгаа юм шиг байна. Уг нь Чирен хатны бүр багаас нүүр дээрээ авч өсгсөн эгч дүү хэмээр тийм ойр дотны үйлчлэгч юм байна лээ. Гэхдээ одоо ингээд нэгэнт хааны таллыг хүртсэн учраас хүссэн үсээгүй хатны үйлчлэгч биш хааны татварын болж авирдаг. Уг нь өөр хэмээн би хатандаа үнж байна гэд уучлалт гоогаад хатан дээр ирсэн ч нэгэнт татварын болчихсон учраас дахиж уулзах шаардлага байхгүй гэд хатанч түүнтэй харьцах авилчихдаг. За үүний дараагаар Ёншил хүүгээ дагуулсаар ордонд албан ёсоор ирэх бөгөөд хатан маань хүүг нь бусад ханхүү нартай л адилхан хүлээж аваад сургаж эхэлдэг. Гэхдээ Ёншилийн хүү нэг ч удаа хичээл хийж үзээгүй болохоор бусад ханхүү нараас хожирчих гээд байсан учраас хатан жаахан ширүү хандсанд өөрийнх нь хүүдэл зориуд ураа гаргаж байна гэж Ёншил бодож эхэлдэг. Энэ бас нэг хаантайгаа таарсан хорон санаатай хүүхэн байна лээ. Яг хүүхдэд нэгж хандсан болохоор магадгүй эмзэг тоссон байх л та. Гэхдээ л энэ угаасаа л нэг цаанаа л нэг хорон санаатай. Тэгснээ албаар очиж хатны дургуг хөргөж байгаа далгадуулснаа тэрийг хаанд харуулж ин тэр бүр нэг санааны явцсан гар. Тэгээд зогсохгүй бүр манаа нөгөө Чирионыг хүртэл өөрийнхөө талд оруулахаар ятгаж эхэлдэг. Гэсэн ч өөрхий Чирион маань тэдний ятгалханд орлохгүй дахин нэг удаа хатан дээр очиод өөрийг нь битгий хаяаж гэд гуйсан ч угаасаа л одоо л хүссэн үсээгүй татварын болчихсон учраас гаданд үйлчилж ойрхон байж болохгүй гэдгийг нь сүүлийн удаа сайн сануулад явуулдаг. Харин удаа Чирион нэрэл одооноос би хатанд хүссэн ч үйлчилж чадахгүй юм байна гэдгийг ойлгоод тэрний оронд өөрөө хааны таллыг хүртэх тал дээр анхаарлаа хандуулъя гэж боддог. Яг нь Чирион бол ингээд л амархан хатныг үзэн ядаад өрсөлдөгч нь болчихно гэж бол бодохгүй байна. Зүгээр яг өөр аргаар л хатандаа туслая гэж бодсон байж магадгүй л гэж найдаа да. За үүний дараагаар хааны аав нууцаар цэргийн хүч төвлөрүүлж байгаа гэсэн мэдээ ирсэн учраас хатны дөө биднэрүү дарахаас өмнө өрсөж дарж авах санал гаргаснаас болоод хааны дургуйг нэлээд их хүргэдэг. Ингэснээр нөгөө иш сандаг хорон санаатай хаан чинь гинт юу чийгээд дүүг нь хорлцох юм билээ гэж санаан зовоод дүүгээ хүчээр сайдын ажлаас нь буулгаад хаанаас олдуулахаар болдог. Гэтэл яг ингээд удалгүй байж байтал нөгөө өгтөлн үзэн ядаж байсан аав нь Баван хааныг гинтэл хонхөлгөх ёслолын арга хэмжээнд оролцох орлого явуулдаг. Саяхан цэргийн хүч төвлөрүүлж байна гэсэн яриа гараад удаагүй дээрээс нь манай хүнийг алуулахаар хүмүүртэл явуулсан хүн гинт ингэж дуудах нь мэдээж нэлээд сэжигтэй санагддаг. Гэхдээ Баван хаан эцсийн хүртэл аавдаа итгэж түүнтэй харилцаагаа сэргээх хүсэлтэй байгаа учраас хамгаалалт сонор сэрэмжээ чангатгаад аавынхаа урилгыг нь хүлээж авахар шийддэг. За тэгээ удалгүй ёслолын арга хэмжээ болох өдөр ирэх бөгөөд бүх хүмүүсийн зэвсгийг нь хураагаад нэлээд чанга зохион байгуулалтанд арга хэмжээ явагдаж эхэлдэг. Гэтэл яг ёслолын үйл ажиллагаа эхлэхийн өмнөхөн хатны тагнуул тэр хонхны савн дотор хонх биш өргөстөө зэвсэг байгаа гэдгийг нь амжиж ирж мэдээлдэг. Зэргүүтэн зэвсэггүй байсан ч аав нь өөрийнхөө гараар тэр өргөстөө зэвсгээ Баван хаан руу шидэж алах төлөвлөгөөтэй байсан юм байна лээ. Гэхдээ энийг нь хатан азаар дөрүүлж мэдсэн учраас хааныг амжиж болтуулаад амийг нь аварч угаар киноны маань 2 дугаар ангид дуусдаг. За нэг юм сонирхолтой кино энэ да. Тэгээ цаашдаа бол угаасаа нэлээд сонирхолтой юм болох юм шиг байна лээ. Тэгээр нь бол манайхан киног яг өөрөө бүднэр нь үзэхээс илүү мэдрэмж гэж байхгүй учраас өргөлжлүүлээд бүх ангийг нь нэг дороос үзхийг хүсэх юм бол Skam-ийн хот сэрээс болон Go Plus-ийн Basic Plus багцааг нь идэвхжүүлээд аль биесны эрэхтэйгээр хүлээн авч үзээрэй. За тэгээд эцэст нь бичлэгэн таалагдсан бол дараагийн удаа дараарай. Дараах авчлаар олцлаа. Түр баяртай.